Үзэгчдийнхээ энэ өрөө амгалан айлтгая. Ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Үзэгчдээ ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Нэвтрүүлэг эхлэхийн өмнө та бүхэнд жижигхэн тайлбар хэлье гэж бодлоо. Ярих өнцөг манай нэвтрүүлэг анх 2017 оны 9 сард эх орон телевиз дээр эхэлж исэн. Нэг 7-8 сар болоод зохион байгуулалтанд ороод ярих өнцөг нэвтрүүлэг маань парламент цуг руу шилжсэн. Дахин зохион байгуулалтанд ороод эргээд одоо эх орон телевиз дээр ирсэн ийм учиртай юм аа. Тэгээд эх орон телевиз дээр ирсээд анхны дугаар нь одоо ингээд та бүхэндээ хүрэх гэж байна. Саяхан одоо энэ телевизээр HBO гэж одоо Америкийн сувгийн Чернобыль нэртэй олон ангит кино гарч эхэлсэн байгаа. Манайхан нэлээд үзсэн баг. Энэ нийгэмд дэлхийд дахин нэлээд шууган тарьсан ийм сериал болсон байгаа. Энэ тухай ер нь нэвтрүүлэг хийж үзэгчтэй бас зөв мэдээлэл хүргэх нь зүйтэй юм болов уу гэж ингэж бодсных юм аа. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён Нямдава Цөмийн энергийн комиссийн ажлын албаны цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Энд яг ямар процесс болоод өнгөрсөн, ямар алдаа, техникийн хүний ямар алдаанууд байв энтрийг одоо мэрэгжлийн хүнээр яриулахаар ингэж урьж ирүүлсэн юм аа. Украиний хойд хил дээр, Белорустай хил дээр байрладаг Ленинийн нэрэмжит ийм атомын цахилгаан станц юм байна. Анх 1970 оноос эхэлж эхний хоёр блок нь атомын блок нь болохоор 1977-78 онд байгуулагдсан. 3-4-р блок нь 80-ад оны ихээр одоо ашиглалтанд орсон ийм байгууламж байдаг юм байна. Аваар болсон, дэлбэрэлт болсон одоо 4-р реактор нь байдаг. Туршилт явах процессд бол дэлбэрэлт болж цацраг идэх одоо ингэ цацгдсан байдаг. Тэгээ энэ талаар одоо би мэрэгжилтнийхээ тайлбарыг сонсъё гэж бодож байна. Чернобылийн атомын цахилгаан станц маань бол энэ бол 4 блоктой байгаа. Энэ 4-р одоо блок дээр нь одоо осол гарсан байж байгаа. За энэ ослын талаар ярихаас өмнө бол энэ реакторын талаар бол одовч танилцуулахад графит модератортой энэ босолсон ус тийм одоо реактор байж байгаа. Ер нь бол өндөр одоо хүчин чадал бүхий одоо эрчим хүч гаргах юм том хэмжээний том уурын юм одоо реактор байж байгаа. За ер нь бол 1000 мегаваттаас 4800 мегаватт хүртэл одоо хүчин чадалтай юм байдаг. За энэхүү төрлийн реактор маань бол тухайн үедээ бол 16 ийм төрлийн одоо реактор одоо дэлхий дээр ажиллаж байна гэсэн одоо судалгаа байдаг. Тэр нь бол Оросд шүү дээ дэлхий дээр гэдэг маань өөр газар ажиллаж байсан уу? За энэ болохоор одоо зөвлөс социалист улсад тийм гэсэн үг. Ер нь бол 26 одоогийн байдлаар бол ер нь 26 төрлийн ийм одоо реактор бүрдэгдсэн байгаагаас одоо бол 10 реактор нь бол одоогоор бас ажиллаж байгаа. Гэхдээ бол тухайн үед ослын дараагаас энэхүү реакторын бас үзүүлэлтүүдийг одоо сайжруулах юм арга хэмжээ авсан байдаг. Олон улсын атомын энергийн экспертүүд бол энэ ослын дараа бол энэ станц дээр одоо ажиллаж бас үнэлгээ хийсэн байж байгаа. Ослын шалтгаан төслийг нь одоо тодорхойлох юм ажил хийсэн байж байгаа. За үүн дээр бол реакторын маань бас загвар хийц одоо загварын стандарт маань бас учир дутагдaltaй байжээ гэж одоо хамгийн одоо нэгдүгээрт үзсэн байждаг. Реакторын голомт дотор бол ураны түлш одоо байрлсан байждаг. За 2% хүртэл баяжуулсан ураныг бол ашигладаг байж байгаа. За энэ ураны түлш маань болохоор даралтад ийм одоо хоолой дотор одоо байрлсан байдаг. За энэ ураны түлшнүүдийн хооронд бол удирдлагын саваа гэж одоо бороноор хийгдсэн одоо материал байж байгаа. Борон гэдэг элементээр хийгдсэн удирдлагын саваа байж байгаа. Энэ реакторын одоо ураны түлшний хооронд байрлсан байдаг. 235 ширхэг одоо ураны саваа одоо удирдлагын саваа бол байна гэж энэ реакторын одоо загварт одоо заасан байдаг. За энерги их үүсвэр нь болохоор уран 235 дээр 1 нейтрон тусангууд энэхүү уран 238 гэдэг изотоп маань 2 багтаад өөр элемент болж байгаа. Энэ процессын дүнд дахиад 3 нейтрон үүсэж байгаа.
За энэ нейтрон үүсч гарч ийн гэдэг маань өөрөөр хэлбэл энерги үүсэж байна гэсэн. Энэ 3 нейтрон дахиад ураан дээр тусаад тэр туссан ураанаа дахиж одоо хуваагаад тэндээс нь дахиад 3 нейтрон гарна. Гэхмэчлэнгээр ингээд гинжин уран л ингэж өрнөж явж байдаг байна. Эндээс одоо нейтрон цаг гарч ийн гэдэг маань өөрөөр хэлбэл энерги одоо ялгарч байна гэсэн. За энэхүү энерги маань энэ реакторын одоо хөргүүрээр одоо усыг ашиглаж байгаа. Энэхүү усыг одоо халаана. Усыг одоо буцлагж байгаа гэсэн. А энэ усыг одоо буцлах явцад одоо уур үүснэ. За энэ уураар нь одоо турбиныг эргүүлнэ. За турбин маань эргэснээр одоо генераторт одоо эрчим хүчийг одоо үйлдвэрлэдэг байж байгаа. Ерхий зарчим маань ийм одоо зарчимтай байгаа энэхүү реакторын маань ажиллах зарчим. Тэр өдөр яг одоо юу болж ямар процесс болоод энэ реактор маань дэлбэрсэн байх нь. За тэр өдөр ерөөхдөө реакторыг бол бас унтрааж одоо унтраах юм одоо төлөвлөгөөтэй байсан. А унтраах явцдаа бол бас нөгөө аюулгүй ажиллагааны одоо бас хэдэн системүүдийг одоо шалгах, туршилт хийхээр төлөвлөгдсөн байж байгаа. За энэхүү туршилт хийх явцад бол одоо реакторын маань одоо чадал одоо унсан байж байгаа. 0 хүртэл одоо буурсан байж байгаа. Реактор маань бас яг одоо бас төлөвлөгдсөн тэр хүчлэлээр одоо бас очиж ажиллахгүй байсан тийм 200 мегаватт орчим дээр одоо ажиллаж байсан. Тэгээд үүнийг бол бас хүчлэлийг нь одоо бас ихсэх зорилгоор за хөргүүрийн одоо тэжээлийн ус маань одоо тэжээл нь бага байсан учраас одоо халаад мэдээж одоо уур үүсгэж байгаа. Уур үүсэх явцад бол тэг хөргүүрийн усны хэмжээ одоо багасж ирнэ. Реакторынхаа одоо нэг чадлыг одоо бууруулах зорилгоор удирдлагын саваануудыг одоо реакторын голомт руу одоо оруулсан байж байгаа. За энэ болохоор реакторын тэр удирдлагын саваа маань тэр реактор дотор үүссэн нейтронуудыг болно шингээх ёстой. Гэтэл реакторын голомт руу орох энэ удирдлагын савааны одоо үзүүр дээр нь үзүүр хэсэг маань болохоор графитаар хийгдсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл борон биш. Нейтроныг шингээх зорилттой биш. Харин нейтроныг одоо удаашруулад одоо уралд орох процессыг дэмжих юм материалаар одоо хийгдсэн байсан. Тийм учраас реакторын гинжин ургуулыг одоо шууд одоо унтраах биш. Одоо эхний ээлжинд бол энэ реакторын гинжин ургуулыг одоо дэмжих процесс явагдсан байж байгаа. Тэгээ үүний улмаас одоо реакторын голомтод одоо хоригдлогдсон дулаан маань одоо бүрэн гадагшлахгүй их хоригдлогсны улмаас одоо дэлбэрсэн байж байгаа. Чернобыль киноны хажуугаар бас нэлээд өөр их сурвалж бас олж үзэх гэж ингэж хичээсэн л дээ. Тэгээд энэ Америкийн Discovery сувгийн хийсэн энэний баримт киног энэний чинь яг удирдлагад байж байсан 3 хүн байгаа юм. Тийм ээ? Алексей Якимов, Леонид Тактунов, Анатолий Дятлов гэдэг 3 хүн. За энэ Анатолий Дятлов нь болохоор энэ одоо яг туршилтыг гардан хийсэн тэр хүн байгаа. Энэ атомын цахилгаан станцын ерөнхий инженер орлогч нь. Реакторын хүчийг одоо 700-аас доош унгаж болохгүй шүү мегаваттаас гэж энэ инструкт нь зааж өгсөн байгаа. Гэтэл энэ хүн толгой мэдээд бүр доош унгасаар байгаад бүр 0 хүргээд энэ ч одоо мөрдлөг зөрдлөг янз бүрийн болно шүү дээ. Энийг гол буруутнаар бол Дятловыг нэрлсэн байдаг л да тийм ээ. Энэ инструкцийг зөрчиж яасан барьсан гэдэг. Та болохоор энэ нөгөө арай өөр мэдээлэлтэй байсан баг тий. Тэр талаараа та манай үзэгчид сонирхолтой. За олон улсын ядмын хэлгийн одоо экспертүүд бол нөхцөл байдал дээр одоо шинжилгээ хийж үзээд энэ реакторын маань одоо загвар хийц одоо стандартын хувьд бол бас ер нь бол учир дутагдaltaй алдаатай байсан юм байна гэж одоо хамгийн нэгдүгээрт үзсэн байж байгаа. Хэдийгээр оператор одоо алдаатай үйл ажиллагаа гүйцэтгсэн ч гэсэн энэ реакторын маань өөрөө аюулгүй ажиллагаагаа одоо хангаж одоо барьж байх ёстой. Одоо аюулгүй ажиллагааны систем маань ажиллах ёстой. За оператор одоо хамгийн эцсийн мөчөд одоо аюулгүй ажиллагааны товчлууруудыг одоо ажилуулахад реактор маань одоо шууд одоо унтарч эхлэх байдал одоо нэг хэсэг одоо бүр одоо хүчлийг одоо бүр их нэмэгдүүлсэн юм процесс явагдсан байж байгаа. Реакторын одоо маань тэр загвар хийц маань учир дутагдaltaй байсан байна гэдгийг одоо харуулж байгаа. Яг энэ төрлийн станцад 1975 онд тэр Ленинград гэдэг атомын цахилгаан станцын юнит 1 дээр нь бол бас энэ түлшний элемент одоо цоорох, хайлах тийм одоо осол болсон байж байгаа. Гэтэл одоо яг энэ
Ослоос одоо сургамж авч реактороо сайжруулах арга хэмжээ аваагүй. За мөн 1982 онд бас энэ Чернобыль юнит 1 дээр нь бол бас осол гарсан байгаа. Тэгэхэд бол бас энэ Ослоос сургамж авч энэ реактор сайжруулах арга хэмжээ аваагүй гэж. Мөн одоо аюулгүй ажиллагааны тасалж энэ нэг баримт байгаа. Энэ тэр 96 онд одоо Украиний КГБ-гээс гаргасан энэ нэг бичиг байгаа. Энэ дээр болохоор юу гэсэн бэ гэхээр ер нь 4-р реакторын ер нь энэ реакторын одоо энэ бүтэц зохион байгуулалт их буруу болчлоо шүү гэсэн ийм тайлан дээш өгсөн байдаг. Тэгээ энийг нь болохоор одоо зөвлөлт засаг одоо коммунист намын ч юм уу огт хайхраагүй тэгээд ингээд ашиглалтанд хүлээгээд авцсан ийм юм байт юм байл л дээ. Реактор маань бас аюулгүй ажиллагааны одоо заавар тий аюулгүй ажиллагааны дүрм журм нь бол бүгд одоо гарсан байх хэрэгтэй байдаг л да. А тэгээ хараад битаасан хараад бас тий хөндлөнгийн хяналтын байгууллагаар бас зөвшөөрөгдсөн юм байх хэрэгтэй байдаг. Энэ хараад бас хяналт одоо байх хэрэгтэй байдаг. Операторын бол яг олон саатмарын хяналтын одоо тайлан дээр бол операторын бол мэдлэг чадвар бол бас тийм одоо сайнгүй байсан тий хангалтгүй байсан. Аюулгүй ажиллагааны одоо бас дүрм журм одоо зөрчигдсөн гэдэг асуудал байгаа боловч ер нь бол бас гол нь реакторын загвар хийц бас алдаатай байна. За тэр саяны баримт материал дээр бол бас реакторын барилгын хувьд бас тий одоо шатгүй материалаар хийх хэрэгтэй байл тий шатгүй материалаар хийгдсэн гэдэг асуудлууд бас ярьж байсан. Ер нь бол бас одоо зөвхөн нэг зүйлээс биш нэглээд хэдэн хүчин зүйлийн улмаас энэ хөө осол маань үүссэн байна гэж бол дүнсэн байдаг. Энэ нэг одоо энэ юуг гардан хийж байгаа энэ зохион байгуулж байгаа энэ Дятлов гэж нөхрийг тухайн энэ Discovery Channel юу гэж хэлж байгаа гэхээр энэ бол одоо тийм их мундаг амбицтай уг нь мэрэгчлийн хувьд их мундаг гэж байгаа юм. Тэгээ өөрөө их амбицтай одоо энэ дээшээ албан тушаалд хүрэхийн тулд энэ юугаас зорж мэдэх ийм хүн байсан гэж. Тэгээд энэ чинь ерөнхий инженерийн орлогч байсан. Ерөнхий инженер удахгүй ингээд дэвшээд явхаар энэ хүн одоо тэрний оронд очих тийм магадaltaй байсан учраас энэ одоо юг экспериментийг манай хүн одоо бүр баг төвшнгөөс нь эхэлж хий. Тэгвэл одоо өөрийнх нь нэр хүнд өсөж тийм ээ магадгүй тэр одоо шинэ албан тушаалд очихт нь илүү нэмэр болох байсан байх гэж үндсээс тэр юг дэндүү хүчийг бол реакторын хүчийг дэндүү доошлуулсан гэж энэ Discovery Channel бол хэлээд байгаа юм тий. За тэгээд ингээд одоо ингээд яг реакторын зохион байгуулалт тэр структураас ч болсон юм байна, хүний юу ч орсон юм байна. За ингээд дэлбэлт боллоо. Тэр удирдлагын системд байж байгаа өрөөнд байж байгаа улсууд чи яг юу болсноо мэдэхгүй, реактор дэлбэрснээ мэдэхгүй яг нэг уур дэлбэрээд одоо уур гарчлаа. Тэгээд түүнээс болоод төмөр болчлаа, гал гарчлаа л гэдэг л тийм л онш тавьж байгаа юм л да эхлээд энэ нөхдүүд чинь тийм ээ. Гал сөнөөгчд маань ямар ч тийм нэг хамгаалах, радиациаас хамгаалах ямар ч бэлтгэлгүй. Зүгээр л одоо нэг дээвэр дээр гарсан галыг унтраах гэж орж ирээд хэр их одоо энэ хүмүүс энэ цацрагийн хордлог авсан байх вэ? Онлоор бол ер нь тайлан мэдээлэл дээрээс харж байхад бол мэдээж ихний ээлжинд очсон энэ гал сунагчд бол бас өндөр тун аваад одоо нас урсан гэсэн тэр одоо тайлан дээр бол байдаг л та 23 одоо ер нь бол албаа хаагч одоо бас нас урсан гэсэн байгаа. Гадаад шаарлагын одоо шаардлага бүртгэхөөс гадна бас энэ цацраг идэвхт тоос тэгээ тоосонцор одоо амьсгалын замаар орох тий бас дотоод шаардлагын юм одоо эрсдэл учруулж байгаа. 13 одоо гэрээ тун одоо аваад ирэхэд бол бас нөхөх хэмжээнд одоо хүрсэн гэж одоо бас үздсэн байдаг л та. Ер нь бол цөмийн станцад байгаа түлш маань болохоор уран 235 гэдэг стоп маань 2 хуваагддаг гэсэн. Энэ хуваагдлын дүнд бол өндөр идэвхтэй цацраг одоо бодисууд одоо үүссэн байждаг. Түүнд бол Цэзи 137, Йо 131 гэмтлийн одоо цацрагын стопод одоо үүссэн байдаг. Тэдгээр стопод маань бас ингээд тодорхой хэмжээ нь одоо ингээд дагаарт цацагтаад гарсан байж байгаа. Тэгээд энэ чинь засаг эвтгий чинь хэмждэг нэг хоёр нэгж байна тий. Curie гэж нэгж байна. Эрентхэн гэж та түрүү гэрээ гэлүү тий. Тэр нь гурав дахь нь юм уу эсвэл өөрөөр нэрлэж байна уу? За миний ярьсан болохоор яг тухайн хүний авсан тунгийн хэмжээг ярьж байгаа. Curie гэдэг нь. За Curie гэдэг нэгж маань болохоор
тухайн одоо тэр материал маань ямар хэмжээний цацраг идэвхтэй юм бэ гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл 1 секундэд хичнээн задрал болоод хичнээн одоо цацраг гарч байна гэдгийг харуулдаг юм хэмжтгүүн байж байгаа. За жишээ нь 1 кюри гэж гэх юм бол 1 секундэд одоо 37 тэрбум одоо задрал болж байна. 37 тэрбум цацраг гарч байна гэсэн үг байна. За 90Т гэдэг нэг жилийн талаар энэ канон дээр бол бас нэлээд яригдж байгаа. 40 90Т цаг байна. За тэр одоо дээвэр дээр одоо чинь 12 мянган 90Т цаг байна. За энд бол тий ер нь нэг 3 минут ажиллахад ер нь өхлийн тун авнаа гэд тэгж ярьж байгаа тий. За 90Т гэдэг маань болохоор одоо энэ цацрагийн агаарт одоо иончлол үүсгэх одоо чадлыг харуулдаг юм нэгж байж байгаа. Агаарт ямар хэмжээний өөрөөр хэлбэл одоо нөлөөлөл үзүүлж байна гэдгийг харуулдаг. За агаарт үзүүлэх нөлөөлөл маань одоо хүний бие орныг үзүүлэх нөлөөлөлтэй ер нь бол пропорционал хамааралтай байдаг гэж одоо үздэг. Өөрөөр хэлбэл тэр агаарт үзүүлж байгаа нөлөөллөөр нь дамжуулж хүний биед одоо ямар нөлөөлөл үзүүлэх юм бэ гэдгийг одоо бас тогтоож болдог байна. Тэр шөндөө л 2 хүн нас орсон гэсэн мэдээ байд юм билээ. Ер нь бол албан ёсны одоо тэр үеийн зөвлөлт болоод улсын засгийн газрын өгсөн мэдээлэлээр болохоор энэ ослын үед шууд ерөөсөө 31 хүн амь өргөцсөн гэсэн одоо шууд цацрагийн хордлогоор хийж байгаа юм. Энийг цаашаа ингэж одоо судлаад тэр одоо генетикийн ямар нэгэн удамшлын өвчнүүдээр дамжаад хичнээн хүн яав барив гэсэн тийм тоол Оросд байдгүй юм байна лээ. Таны үдсэн харсан тэр Магатегийн юм үн дээр тийм тоо байх уу? Албан ёсны одоо олон улсын адмираллыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ерөнхийдөө баримт бичгүүд дээр бол эхний ээлжинд орсон тэр одоо гал зүүн өгч болон те өндөр тун авсан албан хаагчд бол тодорхой хугацааны дараа бол те нэг сарын дотор ч юм уу те ер нь бол нас урсан. Харин одоо тухайн үед одоо жирэмсэн байсан эмэгтэйчүүдээс гарсан хүүхдүүд мөн одоо бага насны хүүхдүүд бол бас яг тэр ойролцоо тэг бүс нутгуудад нь бол байсан тэр хүүхдүүд бол тэ хавдар өвчин одоо үүссэн. Тэг хавдрын улмаас бол хожим бол нэг 4,000 хүн ерөнхийдөө бол нас урсан гэсэн бас тоо баримт бол байж идэг. Энэ нь болохоор бас ямар учир шалтгаантай вэ гэхээр энэ реакторын дэлбэрэлтээс болж йод 131 гэдэг стоп одоо тасагддаг. Тэгэхээр хүний бамбаа болчиххоо бол бас йодыг бол өөртөө юм шингээдэг юм одоо эрхтэй юм байна. Тэгэхээр цацраг идэхт одоо йод тэр бамбаа болчиххоо дээр очиж суун гэсэн үг. Тэгээд одоо бамбааг одоо дотроос нь байнга шарж тэ өвчлүүлж тэр одоо хавдар өвчин үүсгэсэн байждаг байгаа. Одоо хавдар судлалын одоо олон улсын байгууллагаас гаргасан одоо материалаас бол бас нэг 15-16 мянган хүн бол бас хожим одоо тэ хавдар өвчин үүссэн гэсэн тийм одоо баримтууд одоо бас байждаг байгаа. Харин одоо 2 дахь 3 дахь одоо генерашн гэдэг те тэрэнд нь бол ямар нэгэн одоо нөлөө үзүүлсэн зүйл байхгүй гэж одоо бас тайлан дээр бичигдсэн байна. Тийм үү. Атомын реактор дэлбэрчлээ гэдгээ эдгээр хэн ч мэдээгүй. Үйлдвэрийн дарга нар нь ч мэдээгүй. Тэр тусмаа энэ орсон суугчид мэдээгүй. Ийм л процесс болсон байгаа юм. Буцалсан устай ийм реактор байсан. Тэгээд гадуураа бол бас яг цацрагт материал алдагдахаас хамгаалсан тийм хамгаалтын гэр бол бас тухайн үед хийгдэггүй гэсэн ийм төрлийн реактор байж байгаа. Дэлбэрэлт болоход бол цацрагт материалууд бол тийм тухайн орчинд цацагдсан одоо графит тийм нөх хилтерхийнүүд одоо нилээд байсан. Сүүлийн үеийн реакторууд бол гадуураа одоо весел гэж нэрлэдэг. Одоо маш бат бүх хатуу ийм одоо хийстэй ийм зүйлээр одоо бүрхэгдсэн байждаг байгаа. Фукушимагийн ослын хувьд болохоор ийм гадуураа ийм весел хамгаалтай байсан учраас одоо ийм хэмжээний одоо бас цацраг идэвхт бодис одоо алдагдаагүй. Одоо тэрэн дотроо хатгалагдаад одоо үлдсэн байх жишээтэй. Реактор маань бүхэлдээ ингээд задарсан тий ингээд цацраг идэвхт материал маань өөрөдөө бол алдагдаж байгаа. Ер нь бол яг бод нөхцөл байдал дээр бол бас яг ийм байсан гэж одоо бас тэр тайлан дээр бол бас мэдсэн байна. Хиросимад дэлбэлсэн атомын бөмбөгөөс 2 дахин их одоо тийм цацраг идэвхт бодис алдагдсан. Ингээд зарим бараг 100 ч гинүү 15 ч гинүү тийм тоонууд яригдээд байна л дээ. Янз бүрийн их сурвалж дээрээс та тэн дээрээс ямар тоо болж үзв? Ер нь тэн дээр албаны их сурвалж тийм тоомоо юу вэ? Атомын бөмбөгний хувьд болохоор тэрэнд ашиглаж байгаа ураны хэмжээ бол бага байгаа. Гэхдээ уран дотроо
одоо уран 235 гэдэг изотопыг одоо 80-аас дээш шоу ерөөдөө бол баяжуулсан. Яг энэ дэлбэлтийг бол бас бол дарахсан цацрагт бодисын хэмжээ бол энэ бөмбөгтөлтөөс бол их байх одоо боломжтой л доо. Тэр галыг унтраах гээд айгүй их ус цацсан байдгийн байна. Нөгөө тэр барилгын дээвэр рүү. Тэгээд энэ их ус маань ингээд доошоо очиод хуримтлагдаад дараа бүр том дэлбэрэлт болох нэг тийм том нөхцөлийг үүсгэсэн байдаг. Тийм ээ. Яг тэрний тухай дараа үргэлжлүүлж ярина л да. Энэ хурал болж байгаа юм. Одоо нөгөө энэ станцын дарга нар бүгдөө цуглаад шөнө 5 цагт гэж байгаа юм. Тэгээд эдгээр одоо цаашдаа ямар арга хэмжээ авах уу гэдээ энэ дээр ярилцж байгаа юм л да. Тэгээд энэ дээр бол одоо эдгээр чинь нөгөө нэг атомын реактор дэлбэрсэн гэдгээ ч мдээгүй зүгээр нөгөө нэг одоо тий уур дэлбэрээд гал гарсан тэгэл ингээл нэг ийм л юм яригдж байгаа юм л да энэ дээр. Бүх мэдээллийг энэ одоо ертөнцөөс дасал гэж байгаа. Ерөөсөө энэ хотыг холбоогийн дасал тийм ээ юу ч болоогүй байна. Гэсэл юм энэ хурлаас одоо шийдвэр гараад ингээл одоо үзэл суртал гэх юм уу зөвлөлт нийгэмд тэр тусмаа эн чин Ленин нэрэмжит атомын захиргааны станц учраас энд ямар нэгэн осол гарах ёсгүй л гэсэн нэг тийм логикоор л энэ дарга нар энэ үйл явдалд хандж байгаа юм л да. Ослын дараагаар бол бас хоёр одоо конвенц одоо гарсан байж байгаа. Цөмийн Ослын талаар одоо шуурхай одоо мэдээлэх ямар нэг улс төмийн станц ашиглаж байгаа те Осол энэ төр мэдээлэх юм бол те олон улсын атомын хэлэх рүү бусад орлоо яаралтай мэдээлэх ёстой. За мөн Ослын шуурхай арга хэмжээ авах конвенц гэж бас байж байгаа те. Энэ конвенцийн дагуу бас харилцан тусалцаа үзүүлэх юм боломжтой байдаг. Тэгэхээр олон улсын атомын хэллэг бол иймхүү бас эрт одоо мэдээлэх юм тогтолцоог одоо бас бүрдүүлсэн байж байгаа. Яг энэ реакторын маань хийцэн өөрөө цөмийн реактор дотроо уур нь үүсдэг ийм одоо бүтцтэй реактор байж байгаа. Одоо усыг буцалсан уураа нь одоо цаашаага дамжаад турбинд очиод турбиныг эргүүлээ генераторт очиж эрчим хүч үйлдвэрлэдэг. Нөгөө реактор нь дэлбэрцнийг мэдэхгүй өөртөө нүдэрээ очиод харж байгаа тийм. Нөгөө одоо тэр рүү шахаж байгаа нөгөө цоггүй болсон учраас шахаж байгаа носоосууд нь ажиллахаа ойлжлоо гэд тийшээ одоо нөгөө реактор маань одоо хайлж урсгах нэгэд энэ хоёр нөхөр чинь тэр очиж байгаа усыг одоо гар аргаар онгойлгохоор хөрхий очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айл юушээ дэлбэрээд одоо хамаг юм цацагдсан тийм л үе юм байгаа юм. Энэ цонхыг онгойлонгууд энэ детектор нь ажиллаад ингээ сигнал өгж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ цонхоор нь одоо цацраг идэвхтэй одоо тоосонц руу орж ирээд энэ детектор нь буугаад тэгээ энэ детектор одоо тохио өгч өгнө гэсэн үг байна. Тэгээ цонхоо хаачингууд байхгүй болчихсон шүү дээ тийм ээ. Тэгээд энэ нэмэгтэй одоо цонхон дээрээс нь шууд ашигтас авч байгааз. Тэгээд детектор дээр тавиад тоолоод гаргаад ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо цонхон дээр те дуссан дээр одоо буусан тоосонцоор цацраг хөтө байна уу юу гэдгийг лабораторид шинжилж байгаа. Одоо энэ өрөөнд дотор бол харьцангуй цэвэр байгаа. Тэгэхээр бол энэ детектор бол бохирдог байгаа гэсэн. Спектрийг ингээд харах юм бол бас Cesium 137 байна гэдэг нь бол энэ сайн спектрээс нь шууд харагдаж байна. За тэгээд ингээд одоо энэ нөгөө цацраг идэвхтэй үүдл ингээд үүлээр дамжаад ингээд дэлхийгээр ингээд одоо Европоор ямар ч байсан ингээд тархаад эхэлж байгаа юм. Энэ үртэр одоо зөвл засаг энэ ийм юм болсон гэдгээ нуугаад хэлэхгүй байсан байгаа тийм ээ. Тэгээд бүр хойшоо нүгээд энэ үйлч хойшоо нүгээ Шведэд очихт нь Шведийн нэг атомын цахилгаан станцын мониторинг анх энийг мэдээд тийм ээ. Тэгээд Америк Спутникээс зураг авч иж энэ Украинд одоо энэ ийм осол болжээ гэдгийг гадныхан мэдээд дэлхийд дахинд зарлсан тэр болтор одоо Оросч явахд зөвлөлт болоод улсын коммунист нам бол юу ч хэлэхгүй ингээд нуугаад байсан. Ийм л дүр зураг байдаг. Цөмийн станцтай улс орнууд төдийгүй ер нь дэлхийн улс орнууд энэ гадаад орчны цацрагийн хэмжээ ямар байна вэ гэдгийг одоо хянах тийм
системийг бий болгосон байдаг л та. Онлайн системүүдийг суйрлуулсан байж байгаа. Тухайн үедээ яг энэ одоо өгүүлээр агаараар зөөгдөл тэр одоо детектор дээр буунгууд одоо тоосон байж байгаа. Тэгэхээр нэгэнт агаарт хөөрсөн цацраг тоосон зэрэг маань болохоор одоо салхины урсгалаараа тий одоо нүүгээд тодорхой хугацааны дараа одоо хөл шорон дээр ингээд буцаж одоо уналт болдог. Тэр үед нь одоо бүртгэж одоо тоолж авсан байна гэсэн. Одоо Москва зөвлөлтийн коммунист намын төв байранд одоо энэ хурал болж энэ ийм осол болсон тухай анх одоо Горбачев дарга дээр яригдчихэж байгаа тийм ээ. Тэгээд эдгээр энэ нөгөө коммунист намын дарга нар нь болохоор юу ч болоогүй бас л нөгөө юу дэлбэрэлт цөмийн дэлбэрэлт болсноо хүлээн зөвшөөрөхгүй л ингээл мэдэхгүй байсан л да хүлээн зөвшөөрөхгүй ч яах вэ. Тэгээд энэ Легасов гэж энэ эрдэмтэн болохоор энэ гадуур нь одоо тэр графит цацгдсан байгаа юм болвол тэр цөмийн реактор дэлбэрсэн өөр болвол юм байх ёсгүй гэдэг. Тэгээд энэ Шербина гэдэг энэ сайд нэрийн зөвлөлийн орлогч дарга буюу Министерство энергетики гэж байгаа эрчим хүчний яамны сайд энэ Легасов хоёрыг одоо энэ байдалтай танилцаад тэр яг юу болсныг үзээд иргээд ингээд явуулж байгаа. Одоо ийм дөр зураг. Энэ хоёр хүн маань одоо яг нөгөө дэлбэрэлт болсон атомын цахилгаан станц дээгүүр нисгээд яг юу болсныг нүдээр үзэх гээд ингээд ирж байгаа. Энэ бас л нөгөө нэг одоо нөгөө цэнхэр туяа маань одоо эндээс одоо араад үтгэх бодис алдагч байна гэдгийг одоо бас давхар харуулад байгаа тийм ээ. Яг нь заавал бас энэ туяагаар одоо бас ингэж туяа гарч яана энэ бол цэцэрлэгт бодис байна гэж бол бас яг тэгж хэлэх бас үнэхээр байхгүй тийм. Ер нь бол туяа гарч ивэл цацраг байна гэсэн үг ш. Ер нь цацраг маань өөрөө бол үзэгдэхгүй, харагддаггүй, амтагддаггүй тийм зүйл шүү дээ. Тэгэхээр бол энийг бол ер нь багжаар л илрүүлнэ л дээ. Тэрнээс хүн хараад бол бас шууд одоо боломжгүй яхав. Энэ дээр бол мэдээж одоо эрдэмтэн бол хараад те энэ хэмжээний одоо тэг гал гарч яана, утаа гарч яана гэдэг маань болохоор реактор одоо дэлбэрсэн тохиолдолд одоо ингэж гарах боломжтой л гэж үзэж байгаа л да. Тэгээ мэдээж тийшээ ойртон бол хэмжээний тун аавна гэдэг нь ойлгомжтой. Реактор нь бол дэлбэрсэн дээр онгоцсон байгааг одоо ингэж харагдаад байгаа юм. Тэгэхээр үнэхээр одоо ямар хэмжээний юу алдагдаад байна тэрийг хэмжих санаатай бас эхлээд ингэж дээрээс нь ингэж онгоцоор хэмжих санаатай ийм оролдлогууд явсан юм шиг байгаа. Энэ Canon дээр энэ гарч байгаа. Онгоц чи яг тэр нөө реакторын дээр ингээ гараад ирэхээр тэр цацраг идэвч энэ онгоцнуудын энэ электрон төхөөрөмжүүдийг эвдэлчдийн байлгүй дээ. Тэгээд эдгээр чи ингээ бүгд цөөрөөд доошоо унаад байгаа шүү дээ. Энэ ямар учир вэ? Хүний бид бол мэдээж одоо хамгаалтгүй юм байх юм бол хэмжээний тун өгөх нь ойлгомжтой. За материалуудын хувьд бол нейтрон цацраг маань материал дээр туслаа гэхэд бол бас нейтрон идэвхжил гэж ярьдаг. Одоо нэг элементийг одоо бүтцийг нь өөрчилж одоо өөр элемент болгох. За мөн одоо хүнд бөөмөд маань одоо шин тухайн материалд одоо бас одоо нэвтэрч шингээгснээрээ бас энэ календар бас ярьжсэн л тийм сэргжилт үүсгээд тэгээ робот хүртэл одоо ажиллагаагүй болно, ажиллаж чадахгүй гэдэг асуудал ярьж л байсан л та. Одоо бид нар бол цацрыг хэмжихтэй бол багажаар бол байнга одоо хэмжиж үздэг. Гэтэл одоо багаж маань одоо бас яг тэгээ цацрагаас болоод тэгээ электрон багж маань цацрагаас болоод яг эвдрээд байгаа юм бол бас байдаггүй. Монгоцд бас техникийн ямар ч эвдрэл гарч болно шүү дээ тийм ээ. Зөвхөн одоо цацрагаас үүдэлтэйж биш тухайн тэгээ хүнийх нь нэрүүл мэнд мууцнаас ч байдаг юм уу тийм эсвэл өөр янз бүрийн одоо шүргснээс байдаг ч юм уу бас тэгсэн байх одоо магадaltaй юм. Яг бол цацраг маань бас тийм электрон хэрэгсэл материал дээр тусаад бас яг тэгээ шууд одоо тэгээ эвдээд байна гэж бол практик дээр бол бас онлын хувьч гэсэн ер нь бол бас тэгж үздэг л дээ. За одоо энэ дээр гарч нөгөө хоёр маань тойрох нислэг хийж ирчээд энэ реактор дэлбэрсэн биш үү гэдэг энэ нөгөө үйлдвэрийн хоёр даргатай уулзахаар үгүй гэдэг энэ хоёр чинь одоо мэлзээд байгаа юм л да. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгээд одоо үнэхээр одоо вертолет нисгээд хэмжих гэсэн чинь чадаагүй. Тэгээ одоо яах вэ гэхээр генерал Перикалов гэж хүн машины урд талд юу бэхлээд дозиметр бэхлээд тэр сүрэл болсон тэр станц руу одоо орж байгаа. Тэгж одоо энэ яг үнэн нүүр царайг одоо үнэхээр энд цөмийн реактор дэлбэрээд маш их хэмжээний
засваргийн идэвхтэй алдагдж байна гэсэн энэ одоо баримтыг л энэ хүн л авчирж байгаа юм л да. Өөрийнхөө одоо амийг золиослоод багжин дээр нь 15,000 эрентхэй гэж бүртгэж байгаа. Энэ одоо хэр зэрэг тоо байна? 15,000 эрентхэй гэхлээр энийг яг гэрээлүү одоо шилжүүлээд яг цацрагийн төрлөөс нь хамааруулаад бас шилжүүлээ бодох юм бол 150 одоо гэрээ цаг одоо 1 цаг ажиллахад тэнд одоо 150 гэрээ тун авна гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг хүн чинь 12-ыг авбал өхөх нь илүү. Юу гэлээ та? Ер нь бол 13-ыг авах юм бол те ер нь бол бас өхлийн тун авна гэдэг тэр сурах хүчиг дээр бол бас бичсэн байдаг л та. Тэгэхээр бол тэрнээс одоо 10 дахин их байна л гэсэн үг л дээ. За одоо ингээд дэлгүүрт болоод 30 цагийн дараа энэ нөгөө гал нь унтарахгүй байгаад байгаа. Тэгээд эдгээр чинь нөгөө нэг энэ Легасо гэж эрдэмтэн маань тийшээ маш их илс, борт холилдсон ийм холимог илс асхуул нэг төр тогтоох юм а гэсэн энэ онол байгаа тийм ээ. Тэгээд ингээд вертолетоор айгүй их илс асгаж байгаа шүү дээ тийм. Энэний одоо онлын үндсэн ч гэдэг юм уу? Энэ одоо их зөв шийдвэр байсан уу энэний хувьд? Гарч байгаа нейтронуудыг одоо бас шингээх зорилгоор одоо бас тэр боронуудыг одоо хийх энэ алхам нь бол бас юм зөв л шийдэл байсан л да. Бор чинь өөрөө болохоор тэр засвар идэвхтэйг одоо итгүүжүүлдэг. Борон болохоор ерөөхдөө л тэр нейтроныг л шингээх зорилготой. Тэгээ нейтрон гэдэг элемент нь ерөөсөө баргын материалтай одоо харилцан үйлчлэх нэвтрэл одоо гараа явчихдаг. Одоо устай их сайн харилцан үйлчлдэг, устрагч агуулсан материалтай сайн үйлчлдэг гэдэг. Өөрөөр хэлбэл үйлчлж яах гэдэг маань тэрэнд одоо ингээд шингээгдэх одоо илүү магадaltaй гэсэн. Тэгэхээр борон бол одоо нейтроныг илүү шингээдэг. Одоо бороныг дахиад нейтрон биш уран дээр нь одоо тусахгүй байх. Тэр гинжин урлыг өрнөж явуулах процессыг л зогсоох зорилгоор тэр нейтроныг л ерөөдөө бол байхгүй болж ил гэсэн үг л дээ. Үүсч гарч нейтроныг шингээх зорилготой гэсэн. Илс нь болохоор нарийн ширхтэй учраас нөгөө нүксүү дээр нь дамжиж гулсч ороод тэр аль болох тэр хэсэг болгонлоо хүрэх зорилготой л гэж үзсэн баг л та. Ер нь тэгээд цацраг маань болохоор альва материалаар одоо материалд одоо шингээгдэж л одоо хамгаална гэсэн. Одоо гадуур нь тэгээд одоо нэгтгэхтэй материалаар ч юм уу те хувчиж барьж яж л одоо тэндээс гарч байгаа цацрыг одоо саана л гэсэн үг л те. Борто илсээр одоо болох энэ ажиллагаа нийтдээ 80 вертолет оролцсон гэж байгаа юм. Энэ генерал Николай Антошкин гэж хүн энэ гвардийг бол удирдахжсэн. Афганаас их мундаг тийм өндөр мэргэжлийн нисгэгчдэрийг дуудаж ирж энэ үйл ажиллагааг одоо биелүүлсэн гэж. Тэгээд эн чинь нэг энэ доороо энэ цөмийн уруул яваад маш их дулаан ялгарч идэм биш үү? Тэгээ онгоц ингээд дээр нь ирээд нэг 200 метрд ирэхэд тэнд 150 градус байна гэж байгаа юм. Тийм халуун ялгарч идэг юм байна. Тэгээд эхний өдөр 110 одоо оролдлого хийж ил савьяач цацсан. Хоёр дахь өдөр 300 удаа илс цацсан гэж байна. Нэг нисгэгч өдөрт дунджаар 33 одоо нислэг хийжсэн гэж ийм тоо баримтууд хэлж ийн лээ. Тэгээд энэ дээр нэг тоо байсан. Энэ нийтдээ энэ аппарест оролцсон 600 нисгэгч дараа нь бүгд үхсэн гэсэн. Тэр Discovery-ийн одоо кинон дээр тийм тоо хэлээд байгаа юм. Тэрийг жоохон одоо үнэн бодлыг бол сайн мэдэхгүй юм да. Одоо таны бодлоор бол ямар байх вэ энэ? Тухайн үед бол эдгээр бол мэдээж одоо тун авахын үед бол авсан байж таараа. Тэгээд яг хэрвээ нас барахын хувьд бол одоо хэдэн 10 жилийн дараа ч юм уу те одоо тодорхой хэмжээний зөвшөөрөх хэмжээнээс одоо их тун авах юм бол одоо нөгөө хавдар өвчин үүсэх юм уу те хожуу илрэх одоо тэр нөлөөл магадлал одоо ихсдэг. Тийм учраас одоо тухайн үед нэг 20-30-тай одоо зэрэг албаа хаагч байсан бол те нэг 50-60 наснда ч юм уу те одоо ямар нэгэн цацрагаас үүдэлтэй өвчин үүссэн баг. Магадaltaй ер нь бол. Гэхдээ яг нөгөө нэг үхлийн тун аваагүй ч гэсэн одоо баг зэрэг тун авсан хүн бол яг тэр дөрөө өгөхгүй ч гэсэн цаашаа тэр хавдар янз бүрийн өвчнөр л өвдөх магадaltaй л болоо явчихж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр болгоны чинь дараа нь ингэж одоо хичнээн хүн тэр дунд нас оруулж гэдэг юм уу тоолж баримтжуулах хэцүү л байх л та бодвол. Тэр олон улсын адмын төлөв дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол ер нь бол 4,000 хүн бол шууд одоо энэтэй хамааралтайгаар одоо
хавдар судлалын одоо ус олон улсын байгууллага судалгаар 10-аас 15 16 мянган хүн 15-16 мянган хүн нас барсан гэж одоо үзсэн байсан. За тэгээд ингээд 36 цаг өнгөрсний дараа л одоо ийм цөмийн аюул бий болжээ гэдгийг энэ зөвлөлт засаг хүлээн зөвшөөрөөд атомын цахилгаан станц байсан хот бол бичлэн байлээ л Припят гэж ойрхон хот байсан. Чернобыль болохоор арай зайтай. Тэгээд энэ одоо хордсон энэ зооноос иргэдийг нүүлгэн шилжүүлэх одоо тэр шийдвэр 36 цагийн дараа гарч маш 1200 автобус ирж нүүлгэн шилжүүлсэн гэсэн тийм баримт байдаг юм байна лээ. 36 цагт бүтэн энэ голомтонд байсан энэ улсууд цэвэр байна гэж байх уу жишээлбэл? Албан ёсны дээр баримт батраас харахад бол эхний ээлжинд бол 10 км-ийн дотор байгаа орчин суугчдыг бол нүүлгэн шилжүүлсэн байсан. Тэгээд 5 сарын 1-нд гэсэн баха 30 км-ийн дотор байгаа орчин суугчдыг одоо нүүлэх одоо шийдвэр гаргасан байсан. Мэдээж энэ нөгөө цацрын өвдөх тоосонцор одоо тэг хэлбэр одоо агаармал тарцсан. Тэр нь бол тодорхой хугацааны дараа энэ одоо бүх одоо байшин, барилга за тэгээд хөрс, усан дээр одоо ингэж уналт болсон байж байгаа шүү дээ, тий. Бохирдуулсан байж байгаа. Бас цэвэр байх боломжтой. Яагаад гэвэл энэ хүмүүсийн тий хувцс нь одоо бохирдол үүсээгүй цацвар тоос шороог үлч наалдаг бол бас гэрээсээ гараагүй боломжтой гараагүй байсан тий боломжтой гэсэн. Тэгээ энэ дээр бол тий ер нь бол тий усыг маш их хэрэглээл ингээл угаагаал мөн одоо усаар шүршээл байна гэдэг маань тэр тоос шороо тий цацрыг тоосон зэрэг дийгтгэхээс л одоо сэргийлээд байна гэсэн үг л тий. Эдгээр чинь тэгээ санаа амарчж байгаа юм. За ямар ч гэсэн цацраг алдагдлыг ямар ч багасчихчлаа гэж. Тэгсэн чинь нэг аюул гарч ирсэн байгаа юм. Яасан гэсэн чинь тэр нөгөө реакторын чинь доор баах ус хоримтлагдсан. Нөгөө анх нөгөө дэлбэрлэгийн дараа ирсэн гал сонирхогчд нь галын унтраа нэгээд баах ус цацаад одоо яг энэ доор ингээ ус хоримтлагдсан байгаа. Тэгээд энэ дээр байгаа нөгөө цөмийн одоо энэ хаягдалж явахдаа түлш маань доошоо нэвчээд энэ метано эвдлээ доошоо ороод тэрвээ энэ устай шүргэлцэх юм бол бүр их том дэлбэрэлт болох байсан гэж тийм ээ. Түлшний саван дээр түлшин дээр туссан ус маань уур болоод тэг бөмбөлгөөд үүсэл одоо гинжин урвалыг өрнүүлж явуулаад тах тийм нөхцөлтэй гэж үзсэн л байна л да. Энэ бол дэлбэрэлт биш юм байна тий. Тэгээ ер нь гинжин урвалыг өрнөж явуулах одоо дэмжих одоо нөхцөл л болно гэсэн үг. Тэрнээс бол дэлбэрэлт болох байсан уу? Их хэмжээний ус шахаад тэр усаар хэрвээ дулааныг зөөгөөд байх юм бол реактор маань одоо дулаан гадагшлаад байгаа учраас дэлбэрэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг тэр нөхцлөөс сэргийлсэн одоо тэр усны уурын тэр одоо тий усны бөмбөлгөөд үүсээд тэр гинжин урвалыг өрнөж явуулах нөхцөл болохоос сэргийлнэ л гэж үзсээр. Мөн одоо тий ураны түвшний элемент өндөр цэцэрлэгтэй бодис маань хайлж урсаад хэрвээ доотлын тэр одоо усанд одоо тий нийлээд тэр ус нь одоо газрын гүний ус руу нийлэх юм бол одоо бохирдлыг одоо гүний усаар тархах аюултай л гэж үзэж байгаа. Тэрнээс яг устайгаа нийлэх юм бол тэ бүр хэмжээний дэлбэрэлт болно гэж бол бас байхгүй л тэ. Энэ дээр болохоор яг дэлбэрэлт болно. Тэгээ тэрнээс тэгээ одоо энэ нэг 3 хүн байгаа юм. Би нэрийг хэлээд өгч үзэгчтэй. Ананко, Биспало, Барано гэсэн 3 хүн хөрх юм. Эдгээр чи яг нөгөө одоо ямар аюул руу орж байгаагаа өөрсдөө мэдж байгаа мөртлөө сайн дураараа ингээд ороод тэр доор одоо хоримтлагдсан усыг карантиныг эргүүлж тийм ээ тэр усыг одоо шавхснаар тэр дэлбэрлэх аюулыг одоо зайлуулж байгаа ийм л дүр зургийн кинон дээр гардаг л да тий. Реакторын гинжин урвалдлыг тий тэр одоо дэмжих одоо нэг үзүүлэлтүүдийг нь л тий одоо бас зогсоохол ийм л орлого хийж байгаа гэсэн үг л дээ. 5 сарын 1 саяын зураг болохоор одоо яг энэ Киеватын одоо цацраг идэвхийг хэмтсэн зураг. Энэ чинь нэлээ их улаацсан энэ цацраг идэвхүүд маань бодисууд маань ингээд үүлээр дамжиж ороод ирсэн. Энд ийм байхад энэ өдөр 5 сарын 1-нд одоо уламжил болсон жагсаалаа хийсэн байгаа юм. Тэгээ энийг юу гэж тайлбарлаж байна гэхээр одоо зөвл толоод тулсад юу ч болоогүй. Тийм ээ коммунист нам удирж байгаа тохиолдолд ямар нэгэн ийм
одоо гамшиг болох ёсгүй гэдгээл одоо энэ жагсаалаар дамжуулж одоо илэрхийлсэн ийм л үйл явдал болсон байгаа. Их миний хувьд бол их л харамсмаар үйл явдал. Тэр үеийн Украины коммунист намын дарга Шервицкий гэж хүн өөрөө бүр манлайлж энэ жагсаалд оролцсон байдаг. Тэгээд дараа нь удахгүй өөрийнхөө амийг хорлож нас орсон. Тийм л харамсалтай түүх байна лээ. Гэхдээ яг юунаас уулж тэр амийг хорлсон нь бол бөө мэд. Хэрвээ ийм хэмжээний хэрэг осол болсон бол мэдээж орсон суугчдыг те гэр орондоо байх гадаа уургуулсан те бохирдсон хоол хүнс хэрэглэхгүй байх те тоос шороо боссон те утаа гарсан тийм газараар одоо явахгүй байхыг анхааруулах хэрэгтэй байдаг. Цацраг эдхийн хэмжээ үнэхээр их тийм үед бол бас хэрвээ чагсаал цуглаан ингээ хийсэн бол те мэдээж тэр цацраг тоос унж байгаа бол тэр олон хүний те хувцас хэрэгсэл бүх юм дээр нь л одоо туснал гэсэн үг л те. Хэрвээ үнэхээр яг тэгсэн бол тэдгээр улсууд бол хувцас хэрэгслээ бүгдээр ингээд тайлаад пластикууд саунд хийгээд тэгээд одоо хэдлийн менежмент хийдэг байгууламж руу одоо шилжүүлэх хэрэгтэй. Мэдээж энэ процессыг бол олон нийтийн мэдээллийн хэрэгслэр л одоо мэдээлж одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна л та. Тийм тэгээд тэр үеч юм мэдээлэл хөтгөл нууж агаад чагсаал хийдсэн ийм дур зураг байгаа. За тэгэд хоёул өнөөдрийнхээ нэвтрүүлгийг энэ хүрээд төгсгий. Тэгээд дараа нэг үргэлжил нэг нэвтрүүлэг явна. Тэн дээр та бас дахин хүрэлцэн ирж бидэнд бас оролцох байхаа гэж ингэж найдаж байна. Би үзэгчдээ нэг юм анхааруулхад бид нэр энэ нэвтрүүлэг хийснээр энэ цөмийн инээрийг муухай аюултай хэрглэж болохгүй энд ойртсон бүх хүн бүх байгаль сүрэнч гэдэг юм уу энийг одоо дэврэгсэн ийм асуудал бол биш шүү. Бид харин ч одоо аюулгүй энхийн атомын төлөө би хувийнхээ хувьд бол энхийн атомын төлөө байдаг. Энэ атомын станц бол одоо хүн төрөлхтний хамгийн хямд энерги их үүсвэр гэж ингэж бодож явдаг ийм хүн байгаамаа. Ингээд та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр уулзтраа түр баяртай.